Үнэрлэх үртэй болсон ижийг харамлах зовлон хамт ирсэн. Харвай бүрийгээс харамлахдаа хар халзан туулай болгон нууж, ханиаж бүлэрхээс харамлахдаа халууныг нь биедээ шингээж, гүлгээтэй надад амиа тавьсаар үлзийтэй ижи өөрийгөө мартсан. Ижи минь. Одоо ээж гарахаар л одоо бүхэл зөөлөх сайхан зөөлөн энэ хороо дэлхий бүгд зөөлөрч ийж санагдаад байдаг. Тийм л гоё зөөлөн аядаг хүн дээ. Сүүлд л одоо нэр бас л зүү юмыг туулж өдий хүрсэн байх шүү гэж ээжийг өрөвддөг. Манай ээж чинь 42 настай. Тэгээд одоо хамгийн бага нэг ойтой, хамгийн том нь 14 настай. Ингээд яг 6 он хүүхэдтэй үлдсэн. Ижи гэдэг үгийг хэлэх төдийд л зүрх дулаацж, нүдэнд хайр дүүрдэг. Хүн бүрийн амьдралд хамгийн түрүүнд гараас нь хөдөлж, унахт нь түшиж, амжилтанд хүрэхэд нь чимээгүйхэн залбирч суудаг хүн бол ижи юм. Өнөөдөр та бүхэндээ хоёр сайхан дуучны ижийг танилцуулъя. Тэдний дуулсан дуу бүрийн цаана ээжийнх нь хайр, тэвчээр, итгэл бий. Манайх 4 хүүхэдтэй. Энэ баг нь одоо манай хамгийн багчтай баян жаргал явахт урлагаар явж байна. Манай хадам аав чинь гоё дуулдаг хүн байсан шүү дээ. Өөрөөх нь аавч гэсэн дуулна. Уран сайхан ч шүү дээ. Би бол дуу муу мэдэхгүй юм. Намайг хүүхэд байхад эмээ өвөө маань маш их олон дуунуудыг зааж өгсөн. Гэхдээ одоо миний одоо хамгийн анх гаргаж ирсэн Монгол ардын дуу Гандийн мод гэх дуу их сайхан сонсч одоо хүүгээрээ их бахархаж байсан гэж ярьдээ юм ээж. Ганди ёмодондо галлон эргэнэ хоо газрыха ханлосо За манай ээж болохоор айлын хамгийн том. За маш их ажилд их сургасан, ажил хичээнгүй гэж одоо голынхан маань тэрс маад манай ээжийн үеийнхэн за хоёр эмээ маань бас тэгж их магтдаг байсан. Ээж маань ээжийг цэвэрсүрэн гэж одоо улсын сайн малчин, улсын аврах сайлчин ийм сайхан буурал байлаа. За манай цэвэрсүрэн буурлын маань ээж нь сувд гэж нутагтаа бас алдартай, юм ойдгоор алдартай, гар нэг уран тийм хүн байсан гэж ингэж нутгийнхаа ярьдаг. Ээжээс нь бид 8 байл. Би Баян хонгорын байтрагт 8 дахь анги төгссөн. Тэгээд 8 төгсөөд хэсэг малдаар байжгаад ахуй үйлчилгээний төвд ажилчингоор орсон. Ачийг хариулна гэж л байдгүй гэсэн шүү дээ. Ээж аавынхаа. Би болохоор сэтгэлийн тайван байх нь нэг бодлын ачийг хариулж байгаа зүйл юм болов уу гэж ингэж хардаг. Тэгээд хүүхд байхасаа л ер нь аав ээжийн доос ачийг хариулах юмсан гэж боддог тийм хүүхд байсан. Их хүний сэтгэл санаа тайван байх юм бол урд их баярлдаг гэж ингэж хүмүүс ярьд юм байлээ.
Эхлээд сахилгагүй дүүл хүүхэд байсан. Одоо тэгээ гайхал. Эхэл юмд л очиж л юм болгоныг л очиж хийх гээл тэр тэгэл энинглэгээл гүйдгэл хүүхэд байсан шүү дээ миний хүү чинь. Би ч нэгээс хаваагүй шүү дээ. Ер нь тэгэл аав ээжийнхаа танилцсан мэлцэг эмээ өвгөөсөө байнга шалгаж шүү дээ. Яаж танилцах вэ? Яаж танилцдаг байсан бэ гээл. Тэгээ манай ээж айгүй тийм гоё хурд гизгтэй. Тийм хар гизгтэй, хоёр гизгээс амнсан тийм илдэг цайхан даруухан тийм ихтэй байсан. Ингээд манай хаа болохоор нутуу гисэн давс нэлээ алдартай, сайхан дуу дуулдаг, бээ зүү авч өгдөг цэвэрхэн гой залуу байсан гэсэ. Тэгэж хамаагүй гэр мөртөө чинь нэг тэр юм баггүй шүү дээ. Тэгж явж байгаа л нэг өдөр гэрлэл гэсэн гуйлал гэсэн тэгэл айлын хүн болчиход одоо өдөрт айлын хүн болчихоо сууж лээ. Тамхиныхаа галаар л ингээл тохио өгдөг байсан ингээл тэгдэж шүү дээ. Тухайд одоо тэр тохио мөхөгийг нь яаж чардаг байсан. Манай буурал эмээ нөгөө хоёр нь тийм чанга хүмүүс байсан гэсэн. Олон хүүхэдтэй. Олон хүүхэд ер нь нэлээ чанга тийм айл байсан гинэ. Тэгэл манай аав л одоо тэр хүчрээ ноолсон л гээл ярьдаг шүү дээ. Тэгэл очоод нохоог нь дасгацсан. Тэгэл тамхиныхаа цогоор тохио өгдөг. Тэгэл тэр хоёр нь л ээж даргалал гарч ирдэг байсан юм уу? Тийм тухайх нь болцоо нэг хөргөн нэмлээс шиг л. Үнэрлэх үртэй болсон ижид харамлах зовлон хамт ирсэн. Харуу бүрийгээс хармалгадан хар халзан туулай болгон нууц ханяаж бүлэрхээс хармалгадан халууныг бийтэн шингээж өлгийтэй надад амян тавьсаар өлзийтэй ижи өөрийгөө мартсан. Ирэхнэ өнөөх үуч. Түгчрээр хийж өгч ирэх гээд. Энийг үуч ирэх байхгүй. Одоо хөтлөг ирэхлээл байгаа үстэй. Одоо төрөхчиж ирэхлээл. Тэгээ бэжтэйгээ адилхан байна гэдэг намаа хүмүүс тэгээд идэггүй. Тэгээ ягаад чин айлын одоо отхон хүүхдтэй ээжтэйгээ хамаг юмаа ярина. Ээж дээр нь хэрэглэн аавдаас эрхэлж чадахгүй. Аавд бол дашуур хазуур болно. Ерөнхийдөө их сахилгагүй өмөлдөг хүүхдээсэн. Тэгээд тэр ч одоо аав л одоо зохион байгуулна шүү дээ. Тэгээд тэрнээс дандаа хамгаалж өмөрж ирсэн ээж маань. Тэгээд хайрын дотоо хална гадна гэдэг шүү дээ. Яг тэгж өсгсөн. Биднийг л эрхлүүлэхийг үзээгүй. Аав бол ерөнхийдөө л цаа чи нөхөр минь ингэ шүү тэгээ шүү гэж явцдаг. За ээж бол эрхлүүлнэ, байнга эрхлүүлнэ. Миний хүү ингэж бие авч яваарай. Олон дунд ингэж яваарай. Битээ ингэж сахилгагүйч байгаа л гэж хэлдэг. Би ер нь нэлээ хөдөлгөөнд өгдөөсөн. Тэгээ ерөнхийдөө энэ уртын дууны дуучин болоод энэ соёлын сургууль за дээрэс нь энэ одоо олон эрдэмтэн багш нараар хүмүүжээд тэгээ ерөнхийдөө бас нэлээд гоё тогтож өгсөн юм болов. Энэ бас мэрэгжил маань намайг хүмүүжүүлсэн байх гэж би харддаг. Тэрнээс одоо үе тэнгийнхэнтэй бол Төмөн жаргалын нэг онгор шар нэлээ аюултай штайл гэж яригддаг. Тэгээ нөгөө бөмбөг тоглодог, волейбол их өөдөг, спортоор хичээлдэг. Хажуугаар нь барилдах гэж үзнэ. Тэгээ шагаан арваагаар хичээлнэ. Ер нь л одоо юм болгон дээр л өсөж явсан юм хөхт байсан. Тэгээд аавын манаа бол сайхан нутгийнхаа бахархалд уяач хүн байдгийг аймгийн алдарт байж бүрийн шимт сүрэн гэж. Тэр хүн надад бас олон сайхан дуу хуур, үндэсний өв соёл энэ зүйлүүдийг гоё зааж сургаж ирсэн. За тэгээ ерөнхийдөө өвөө эмээгээрээ өвөө эмээ дээр өссөн. За зуны хувьд бол одоо мал аж ахуйг эрхэлж одоо ээжтэй одоо үнэ хэвлэгэж өгч. За аавтайгаа бол адуу мал эргүүлж, хурдан морь уйж, унаж ингэж өссөн миний хүүхднээс. Амргийн сэтгэлээ хөө агаар тэнгэрийн гурван дагны нэгэн шүүхөө аашвага ванли харин буйн шиг даадамчин хөө арын хідэн баяны шүтэний нэгэн шүүхөө заад сүсэ хагадсан сайхан ч ванли захта тургай гомссон зогсон ч ванли захын сумэн буйн шиг үзвэд зангэрч өгмөр ванли хөө Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс.
Хулсан давс компани. Дэлхийн давсны шинэ нэрэн. Эрүүл хооллох нь хамгийн сайн тайлбар юм. Хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь давс билээ. Шарсан, даршилсан кимчи, шүл, хүүтийн хоолж бай. Шатаасан хулсан давс нь хоолны хөлцийн амтлаг, шинэлэг байдлыг сайжруулахад туслана. Энгийн хоол хийх бус, ер бусын амтыг сэргээж чадна. Утас 76 тэгтэг 3938. Хулсан давс компани. Ээжээ минь. За манай ээжийг Баян хүүгийн шар гэдэг. За одоо манай ээж нь яг одоо 90 насыг зооглож байна. За тэгээд насаараа мал маллсан одоо айлын ууга ох юм байгаа юм ээж. Миний хөрсөн хүн манайхан дээр нь бараг байхгүй да. Миний ээжээс ганцаараа. Миний эмээ ээжээс 13 удаа. За тэгээд сүүлийн 3-4 хүүхэд нь гарсан шиг байгаа юм да. Тэгээ нэг охинтой. Тэгээ охиноо өсөөд өгдөө болж байгаа юм да. Насаараа одоо мал дагсан үр хүүхдүүдэн их сайхан өв тэгш хүмүүжилтэй, амьдралын ухаантай, ноён нуруутай биднийг хүмүүжүүлсэн сайхан Монгол ээжтэй. Ээж өөрөө залуудаа маш тийм биерхүү хүн байсан. Тэ. Одоо ч 90 хүрж байгаа хүн чинь нэг нас явах тусам жижигэрсээр одоо нэг 60 70 хил хүрд юм уу? Тэгэхэд чинь залуу 18 9-д л 100 гаруй хилтэй байсан байгаа манай ээж их биерхүү. Тэгээд нэгдэлч хөдөлгөөн ингээд анх болоход хашаа хороо барина тийм ээ. Худаг ус гаргана. Тэгэл одоо бараг л одоо чулуу молоо энэ төр гүвлэх гэж ярьдаг байсан да чулуу гүвлэл гэж ярьдаг өстэй. Одоо л одоо бараг л уул нурааж чулуу молоо авчирч тэр хашаа хороо барьдаг байсан байлгүй. Тэр болгонд шар бяртай гээл ээжийг маань дандаа тэр залуучуудтай хүн төчөр ажилд тэр явуулдаг байсан байгаа штэ. Манай ээж бас нэг өөртөө дуулдаг хүн байсан шиг байгаа. Тэгээд уртын дуугаагүй дуулдаг байсан одоо тэгээ ёо умуртай ч мөн ч болсон юм байна. Манай нэг сайхан нагасах байсан. Тэрийн юм тэгээд одоо наамиг зөөгөө надад чичээ хөө. Тэр хоо хоёрын уртын дуу заадаг нөгөө гэдэг байсан. Тэгээд шөнө болохоор орой мал бүгд юм амжичаар тарантай хүлээ нэгэ тэр хооронд нэг хоёр дуу дуулаа. Тэгээ хоёул тэнийг овоо сурч байсан юм ба. Тэгээд айц. Тэр үе сайхан байсан. Одоо ч уртын дуу дуулах байчаад нь уусууч. Нэг юм зоош. Манай зээ хүртэл татгаа байсан байна. Нэг хэдэн үед өө зээ гой татдаг. Тийм байсан дээр. Тэр үед манай Дэлгэр хангаа сумын сургууль байгуулагдаад одоо улсад бас одоо анх байгуулагдсан цөөнхөн хэдэн сургуулийн нэг шүү. За тэр сургуульд суралцаад 4 жилийн боловсралтай. Тий. Манай жил одоо тоо монтер мундаг бодно штэ. Бид нар одоо нөгөө тооны машин ашиглах гэж тэгж яхад манай чэжэр л бодчихдаг. Яг бай. Ямар ч нэг уйлраа гэлөө. Нэг он цураач гоо нэг. Таныг он 102-ын сайн дэнэл яваас.
сургуулаа төгссөн. Нэг араа өөртөө нэрээд байх таа. Тэгээ машинаараа тарагаа манай хүүхдүүд нэг л машинаар бусдын дандаа яа. Ерөнхийдөө миний хайна яа өндөр настай хүн байсан юу яасан. Хүүхдүүдээр хань хийсэн. Юм бол за хүүхэд. Юм бол хүүхэд. Гэж. Хүүхэд их тустай. Нэг нь хоньонд явж байгаа, нэг нь хоргонд явж байгаа, нэг нь хүүхдээ хатуунда явган би тэнийг арга гүрэл жайжээс гана хэд хоньтаа. Аргаад хонь хоёр дагаж байгаа нэг насыг барлаа дөө. Юуны өртөөний агт малалдаг. Өртөөнөөс өртөөд одоо улаач гэж ярьдаг лөө те. Тийм мал юу малалдаг байсан юм билээ. Тэгээ их сайхан тэмээ мал би бол сайхан морь унж исэн, бас сайхан ата унаж идэлж исэн гэж ярьдээ. Тэгээ одоо эмнэг сурган залуу та. Нэг орныхоо шийдээд концерт тоглоно нэг хэд. Тэгээ тоглоод хөөрхөн дуудаад байдаг. Тэгээ нэг өдөр тэгж би бүх болно гэж байна. Бүх болно. Эмодээ явтаа нэг хөөргөө бүсэлсэн. Тэнд бүх барилдаж байгаа. Одоо тэг гээл хос гэж одоо тэгчмээр гээд хос гээд хинний тэрэ болдог. Тийм хорхойтой бүхний хорхойтой хүн гэнэ. Тэгээ тоглоод тэгээд гэхдээ нэг юу яана хөшгөний цаанаа хэдэ хүүхэн нэг яа. Өөртөө дуу тоглож ийнэж хөрлөө. Эгчмэг ахнаар нь зааж өгсөн юм уу яасан. Энэ хөшгөний хөтөөгөн нэг намаа рүйдээсэн. Сургууль суугаагүй соёртонгод гарсан байс. Тэгсэн чинь харин нэг ханчин барилаас хоёр дугаараа жигтэй гой дуучдаг. Гүшил хийцээдээ ийм сурсан юм. Сургуульд орхол гэж байсан байх. Ханчин барилаас хоёрыг л хөөрхөн дуу тэрэ санаад байдیں۔ Энэ сайхан уртын дуунууд бол сайхан дуулах юм л да. Үнэрлэх үртэй болсон ижид харамлах зовлон хамт ирсэн. Харууй бүрийгээс харамлахдаа харах халзан туулай болгон нууж, ханиаж бүлэрхээс харамлахдаа халууныг нь биедээ шингээж, үлгийтэй надад амиа тавьсаар үлцээтэй ижи өөрийгөө мартсан. Ижи минь. Манай ээж чинь тийм хүн харахаар нэг тийм үг хэлэхгүй. Тэгээд нэг тийм загнаж байгаа, зандарж байгааг нь харцнаас нь мэддэгддэг. Тэгэл олон хүний дунд хүүхдээ загнаа нэг тэгэлээ тгээж ав байдаг шүү дээ. Тийм биш. Аав бол ерөнхийдөө л миний аав чинь нэг тийм сайхан нутагтаа тийм нэртэй, тулхтай сайхан нуруу, сайхан дэгшгэн, сайхан одоо гол усандаа сайхан бас дуулж явсан юм сайхан хүн. Аав ээж харцгаж нэг юм байдаг шүү дээ. Цаанаад нэг тийм хүүхдүүдээ нэг ингэ сайн яваарай, зөв яваарай гэсэн нэг тийм. Тэгэл байнга зандраал ингээд байхгүй өрнэ л одоогоороо ч гэсэн одоо аав ээжээсээ сүрдэж аав ээжийнхээ нүмер нойлгонд дунд. Одоо л ингээд би ч бас нэг 5 жил байранд байсан тийм. Нэгсэн 5 жил. 5 жил дотор байранд байсан. Байдрыг 10 жилийнхаа. Тэгээд тэр дотор байранд байх чи ээж маань хагасдан зайдраг бол над руу чинь
юм явуулнаа. Илгээж явуулна. Юу явуулдаг гэдэг. Борцог хайрж явуулна. Тараг Борцог, явуулна. тараг, Өрөм таргаа явуулна. Тэгэл би ч нөгөө айлын баг нь учраас нөгөө ногоо цагаа муу иддэг. Нэгдүгээр ангидаа байранд ороод тэгэл ээж хоормоос зүгдэл аавын хоормоос зүгд би энэ сургуульчин сурахгүй би малчин болно гэдэг. Тэгсэн ээж маань минийхөө эрдэм ном сурахгүй бол одоо болохгүй гэдэг. Аав ээж хоёр нь одоо тараг сүгээр тасдахгүй бай гэдэг. Тэгээд хагас бүтэн сая өдөр болгоно над руу ирж аав шүү дээ. ирж аав, намайг ирж аав. 5 дахь орой л ирээд 50 60 км-ийн цаас тахгүй дэрэн шүү дээ. Морьтой ирнэ. 2 өдөр сайхан гизээ цайлгаж аваад бүтэн сая дээр өдөр буцах гэж өө юм болно. Ээж чи ахиж аавна гэж хэлнэ. Тэгээ ээж маань тэр гоё борцог аяг амтдаг. Тэгээд борцог аваад жаахан өргөмөө аваад тэгээд очиод байрныхаа найзуудтай аваад идэв. Тэгээ явсан бижгэнжээ 5 жил болсон юм чи. Ингээл өрөмтэй борцог. Сүйтэй зайтай. Хүүхэд багчтай хамгийн өдрийн одоо ганц гоё хүнсэж хийн шүү дээ. Ээжийн жансан цай ингээд яагаад ч юм гоё мэдрэмж нь гоё яваад байна. Бид нар цай шанаа луугаалаа тэрс ийм гоё хамтыг гаргаж чадахгүй байна. Юундаа байдгийн байж намт цайны хамт чинь. Цайнах эдэг сан гэхгүй. Эдэг сайн ихлэм хамт болж байгаа. Эдэг нэгэ ч юм болохгүй юм да. Манай ээжийг нутгийнхаа ярьдгийн нөгөө айгуу гоё гизгтэйгээд айгуу урт юм гизгтэй дахимаа ингээд хөлийнхэн шилгэн дээр ингээд өрдөг гизгэн. Тэгээ ээж нөгөө одоо манай охин манай энэ ах нарын охтуудын гизгийг аюугаа шүлждэг. Бүр ингээд яг л одоо нэг морины олон чир юм шиг л болгоод тавьчихна. Годоод шүлжин. Тэгээ ээж тийм гоё урт төстэй байсан гэстэй ээж. Тий. Тэгээ нутгийнхаа ярьд гэдэг хорлоогийн үс юм шүлжчээд нэгэ батгахаар ин хатгад дүүрэн юм үс байдаг байсан гэдэг. Дээрээс нь манай ээж гоё дээл уралдаг. Ээж ахуй үйлчилгээнд насаар ажилласан. Тэгээ одоо миний амьдралын дээлнүүдийг ээж маань гоё докторыг хийгээд өвлийн хавар намрын болгонд өгч. Манай нөгөө гудамаар урдуур нь хүн хойгоор нь нохоо энэ төр явах айгу хэцүү болсон байсан. Нэг тийм хөтлөө яйлаа шүү. Аюу сахилахгүй олон банд нэртэй. Тэгээд урд ингээд хүмүүс явахаар бид нар чинь нөгөө явж байгаа нөхдүүдийг дуудаж ирээл зодоо хийн. Тэгээд хувцаа урна. Тэгээд дуудаж ирээл барилдана. Дандаа барилдана. Барилдаа давалцаа. Тэгээд зодоо болно. Тэгээд тэрний бүхний чи хойно юу болох вэ гэхээр дандаа сөргөл юм болно шүү дээ. Аав ээж нь өмөрж ирнэ. Танаа хөлтөө сахилахгүй. Нохоо нөхөртлөө аюултай гэдэг ингэж ярьдаг. Тэгээд манай нэг айвар цуутай нэг халтар нохоо байдаг гэсэн. Тэр галтар нохоо хүн явуулахгүй хүүхд бид нар явуулахгүй ингээд амар өссөн. Тэгээд ээж аав дээрээ үеийнх нь одоо нүгтэд хэлсэн ш. Танаа хүүхдүүд чи юмс айхтар балаа. Яахлаар ангид ингээд. Тэгэл орой яахын дээр чинь аав хүмүүс л ш. Танд яахлаар ингээд үгүй явуулахгүй ингээд гэл тэ. Тэгэл орой аавд нь босуулж юу ч болоогүй шүү. Маргааш нахаад нөгөө зарчмынхаа нөгөө 2 хоног үйлчлээ ш. Хойл. Тэгээд 3 дахь өдрөөс ойл нөгөө сурсан таснараа л гүйтг матгаа зохилцож байгаа л нөхдүүдтэй муудалцсан. Тэгээд тэр болгонд ч ээж заримдаа өмөрн, заримдаа цуг орохгүй болохгүй шүү дээ. Байнга өмөрөөж шүү дээ. Ээж болохоор амар ингэж чимээгөө байж байгаа л шууд ингээд доторлдог хөөх. Араас тэр л амар. Одоо хүртэл ингээд ээж юусоо тэг мэг гэж загнахгүй шүү дээ. Тэгээд орж ирээд аав ганц нэг зандраа юм ярьж итл ээж ирчээл баг гээл. Тэгэл тэр үл амар. Манай аав ихээс сүлээ. Ээж ихээс 8 болоо. 8 л. Тийм олоол өссөн. Тэгэл ийшээж очихоор найр наадам, ийшээж очихсон найр наадам. Тэгэл гоё ингээл тэнд чинь олон сайхан дуунууд дууч тэр нутгийн гоё ах нар ирээл, гоё үг хэлээл. Тэрийг ингээд сонсоод. Тэгээ тэр наснаас надад хөлөөсөн болоо гэж бодлоо. Тэгэл босхоор л буураа ингээд босоод үг хэлээл. За ингээд найр эхлүүлээд нэг сайхан дуудуулъя гээл. Тэгэл нарийн сайхан гал ингээд дуулж ихин сонсоод тэг ямар гоё энэ одоо ямар гоё юм одоо тансаг юм
юм байдгийм бэ гэж хөөхт байх. Тэгэл саяхан ингээ очсон чи аав маань яг тэр үүрэгт ажлыг авцсан. Найр эхлүүлээ гэд ингээд. Тэгээ байж хат. За миний ирээдүй яг одоо юм л байх. Би бол одоо ингээд бас нэг хүнийг хүмүүжүүлсэн, хүнд одоо бас гоё энэ өв соёлыг хүргэсэн ийм хүн байх юмсан. Монгол үндэсний өв соёл энэ найр наадам хизээш тасарч болохгүй. Тэгээ энэ сайхан найрын охин манлайд байх, наадмын охин манлайд байх. Тийм сайхан аав шигэ, өвөө шигэ ийм сайхан тулахтай эр хүн болох юмсан гэж мөрөөдөж зорж явдаг та. Ижи минь. Ээж намайг анх чуулгад орчоод би чуулгын дуучин болцсон гэдэг нэг тоглолтоо үзүүлсэн. Амар том чуулгын дуучин болчихсон ингээл бараг л ээжигэд амар надад бахархах бах тий. Ээжи үзсэн юу бол өстой маш гоё байх бах гэж үзүүлчихэд. За ээж ямар байна? Би ямар дуулсан гэсэн чи яах вэ гэсэн. Нэг тоогоогүй гэсэн. Гэтэл сүүлх нэлээ хэдэн жилийн дараа бол харин одоо л харин миний охин чинь хоолоо молон жигдрээд одоо л сайхан дуулах нь дээ гэж хэлж ийж үү. Тэгээ мэрэгжлийн биш хүн бийжээж тийм шүүгч юм шиг тэр үед дөнгөж төгсөөд оюутны ширээний ардаас гарсан байсан болохоор бас тийм тоомжиргууч байсан юм уу, бядгууч байсан юм уу бас тийм сайн шүүмжлэгч байгаа шүү дээ. Өөрөө нэг дуулж болдог байсан болохоор манай эмээ баян хүү гэж бас ер нь найр наадамд нэг эрэгтэй хүн найрын дуучаар залагддаг үстэй тий. Тэгэхэд манай эмээ баян хүү эмээг бас залж дуулуулдаг байсан гэсэн. Дуучин болно гэж ерөөсөө санаанд ороогүй. 2300 мянган жил. Тэнийг нэргээ тэмээ адуу зарж төлс юмдаг. Наад ерөөсөө нэг тэгээд явна ингээд явна гэдэг өөр тийм янз юм шаардлагатай. Соогоогүй.
хүн ихээр дандаа цогцойхны зураг байна гэж. Ижил байдаг болохоос тэгээд явсан уу ингэж явсан юу хийж яаж яваа асуудаг. Сайн явж өгөө тэр ямар хамаа. Би ч мөрөө гүйж зохон чүнт. Сайн явж өгөө. Миний боор элэж минь ярьж. Би япоя болно гэд хүүхэд харна гэд намайг аваа явсан. Тэгсээ хурж ирээд энэ япоя явж хурж ирээд эмээ тэгээд таны хаантайжийг хааш нь өргөж юм. Энд лойдаг бахайгаа өргөж юм даа мөн. Энд тийм хаач мэдгүй. Тэгээ хөрж. Амбогчаа. Яа, хонор ихтэй ясиг хөөгүй. Айлгийн нэг Эвс бага. Манай ээж чинь ингээд яг 6 он хүүхдтэй үлдсэн. 42 насны баг. Бид тэр жоохон биел гэхэд 7 настай л байсан дэг. Тэгээд аав гэж нэг сайн мэдхгүй. Аавтай амьдралыг мэдхгүй. Аавын хайр өдр гэж өмнөдөө бид нар мэдхгүй. Гэхдээ яг нөгөө баг залуудаа хүний л ерөөсөө л амьдрал юм байд юм байна гэж бодож өссөн байгаа байхгүй юу. Хожим нь л одоо аав нь байсан бол аавын нөмөр тийм биз. Аавын хайр, өмг түшиг тэр хүний орон зай гэж асар том юм байхгүй бид нар өссөн юм байна та гэдэг. Хожим л гэж. Тэгтээ яг би өнөөдөр хаач нэг сосор урмын цогцойхон гэдэг аавын минь дандаа тийм холбоо хөшиг дотоод гадаадын том жижиг хөдөө гадаа хаач нэг ямар ч тайзан дээр дуудагдахад аавынхаа нэрийг ингээд дуудуулаад явдагтаа л жоохон сэтгэл хандаа. Инх тайвны хөгжим байгаль магийн шүлэг сансан шүү чамайгаан Монголын үндэсний урлагийн театрын гоцол дуучин Монгол улсын гавьяа жүжигчин сосроор минь цогц сайхан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баасан хүүгийн Батмин Малчин хүний ажил гэдэг бол өстэй үнэхээр одоо борь богс хийхгүй юм ажил хөдөлмөр байдаг штэ. Тэгээ тэр бүгдийг л одоо амжуулаад жинхэнэ тэр гадаа гарч ирэх гэрт болж эм болно гэдэг үг бол яг бүр манай ээжид зориулагдсан юм шиг юм уу байхгүй. Тэгээ тэрийг ээжигээ би бас өрөвдтий. Ямар ч сүрх юмыг туулсан юм да одоо л нэг жаргаж яах гэж хэлдэг шүү дээ. Одоо ир хуржиж бодоход яг үнэн байхгүй юу. Тэгээ тэр олон өнчин хүүхдүүдэн хүн болгож өсгөх. Тэгээл тэр хүүхдүүдийн сургууль цэцэрлэг гэж бид нар мэдэхгүй өдөөний хүүхдүүд юм чинь дээ. Яг хөө тэгээд одоо бодоход миний ээж бол яг өөрөөр нь бид нарыг үлгэрлсэн юм билээ. Хүүхдээ яандаа. Тийм юм бодох шиг байгаагүй даа. Хүүхдүүд байгаасаа. Тэнгэрийн муухай сайхандал бош бодох нь устаар бол гайхав. Өөртөө аяараад хүн боцоос юу миний нэг тэгээ юм байх. Гэж санддаг юм би одоо мэдгүй. Хүүхдтэй их агаагаа хүн өөртөө ажилласан. Тэгээ одоо ямар сургууль соёл байсан тэр үндэн явуулж байх юмсан гэж боддог л байсан. Одоо би оюутан байхад өнөөхөө гавьяатай штэ. Манай гэх тэр нэг ингэдэгсэн соёл урлагийн сургуулийн дуулаач ингэдэг нэг ингэдэгсэн. Тэр үед нөгөө юугаач хайрлаагүй аав гэдэг дуу гараал. Тэгээ тэр дууг өнөөхөө гавьяат их гоё дуулдаг гэсэн. Тэр дууг сонсож бас ингээл аав нь байсан бол гэдэг бодол чинь тэгэл төрнө. Одоо сүүлийн үед манай дунд гондлогын хангаас өмнө төр мандах ба штэ манай дуу чинь. Төр мандахын аавдаа очоорой гэж гайтай байдаг. Тэрийг би зүгээр сонсох болгондоо анх тэр дууг сонсохдоо би нэг юм нэг урагшаан баян жил сум руу зоргол хайрхны чигээд нэг бавгийн лагсрангой нэг нэвтрүүлэг хийхгүй юу? Үндэсний олон нийтийн телевизээс тэгээд тэр багт
би явж исэн. Тэгэл тэр чин манайх засмал ороог байхад дэлгэр хангаар руу явхад ерөөсөө баян үнжүүлэр дайраа зоргол хайрхны хажуугаар яваал тэгэл цаашаа ингээд дэлгэр хангаа ордог байхгүй юу? Яг машинаар тэр аавда очоорой гэдэг дуу машины хөгжмөр явдаг байхгүй юу? Тэгэл тэр дууг сонсоод өстө асгарсан. Үнэхээр тогтохгүй юм да. Одоо би тэр дууг сонсгосон. Маш их дуртай. Тэгэхээр аамар байсан бол нэрэл ингээл хараад хүлээж байх байсан да. Ингээл аавсан. Монгол Улсын урлагийн гай сэтгэлтэн Улаанбаатарын хөгжим баярын шүлэг аав мэндэ гэдэг дууг би 2002 онд дуулсан. Их гоё дуу би симфони оркестртай дуулж исэн. Тэр дуугаан юу яа дуулах гэдэг бас болдгүй юм байл шүү дээ. Одоо би ээжтэй зориулж ээжийн үнэр гэдэг дууг тоглолт болгондоо дуулна. Ер нь тэгэл их дуулдаг. Тэгээ бас надад айдас идэг. Хэцүү юм билээ ээжигээ. Одоо байхад нь ч яг сайхан дуулаа. Тэгэл байхгүй болохоор ер нь дуулж чаддгүй юм шүү. Би л аавын тухай дуулж чадахгүй юм лээ. Зориулж манай аав хурдан шарга морьтой божоо сосруу урам гэж хүн байсан. Төшөө таны говь төшөөгөөний хошууны одоо яг сайхан сумаас гаралтай манай аав. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Хулсан давс компани. Дэлхийн давсны шинэ нэрэн. Бэрүүд хооллох нь хамгийн сайн тайлбар юм. Хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь давс билээ. Шарсан, даршилсан кимчи, шүл, хүүтэн хоолж бай. Шатаасан хулсан давс нь хоолны хөлцийн амтлаг, шинэлэг байдлыг сайжруулахад туслана. Энгийн хоол хийх бус, ер бусын амтыг сэргээж чадна. Утас 76 тэгтэг 3938. Хулсан давс компани. Ээжи минь. Тэгээ манай ээж маань цэвэр сүрэн гэж одоо аврах сайлчин, аврах малчин юм байсан. Тэр буураа маань одоо бидэнд энэ уул аваатай их ойрхон бай. Одоо хангаа дэлхийг шүтэж бай. Одоо лам аврах гэхээсээ гадна уул аваанд өмөргөж одоо энэ сайхан хайрхнаа баярлуулж игээд намайг болохоор дандаа нөгөө хайрхныхаа өвөрд ингээл дуу хуурга барихаар миний хүүч мундаг хүн болно доо. Одоо энэ хайрхтаа баярлуулж ээж аавгаа баярлуулсан цуутай хүн болно доо гэж надад орон өгдөг. Би тэгэхээр эмээгийнхаа бол хончин байсан. Зам бол ээжигээ дагаал ээж үнэгийн санд би ч одоо чоныг хариулна. Болохоор эрчим хүчинд ажилладаг. Сумдаа ер нь ажилтаа ингэ байж идэг. Тэгэл ээж хүү хоёр ерөөхдөө сүүлийн хэдэн жил бол мал аж ахуйг ерөөхдөө би нэг 5 дугаар ангиас хойш 10 төгслөө бол мал аж ахуйд их ойрхон байсан. За нэг 4-500 тонн хорголуулцдаг. Төл сайн барьдаг. Намайг чи сайн төлчин гээд урамшуулна, мал тасдаж өгнө. Тэгээ ерөөхдөө малчин болвол их мундаг малчин болно л гэдэг. Гэтэн дөө богны дөө байгаа. Одоо айхгүй. Ээж нөгөө уртын дуучин болно гэдгийг бол амар мэдэхгүй явуулж байгаа шүү дээ. Тухайн үед нөгөө нэг жавхлан баясгалан болно л гэж явж байгаа шүү дээ. Тэ бид нэр бүгд л өөрсдөө ч тийм бодолтой аав ээж маш тийм бодолтой байсан.
Тэгээ ирсэн соёл урлагийн сургууль юу нөгөө башсгалан жавхлан чи байхгүй юм чи. Тэгэл бид нар ч яг өөрсдөө тулалдаад буурлаас өгөгдсөн өгөгдөл авяас ээж аваас зайсан энэ жаах авяасан дээрээ л Эрдэнэтэн багш нараа дагаад тэгэл эхний 1 жил суралцаал аав ээж дээр очиод за би дуучин болцсон гайл. Тэгээд аав ээжтэй очиод тэр нэг дуун бууга дуулж өгч чинь хачин сайхан байгаа юм чи. Тэгсэн чи миний хөөж ямар дуучин болж байгаа юм бэ? Ээж. Тэгэхээр ээж одоо уртын дуучин болж байгаа гэсэн. Оо ямар мундаг. Тэр чинь одоо өвөөчлөх сайхан дуулж ирсэн. Тэр чинь одоо манай гол дуулагдгаа болцсон шүү дээ. Тэгээд аав зүв яах хэвээр зүв мэрэгчлээ сонгосон чи. Наатахыг ял даг. Манай аав ч юм уу сайхан дуулаа шүү дээ. Ээж бол дуулнаа. Гэхдээ дуундаас жоохон хаяалт бол. Өвгийнхаа ардын дүүнүүд дуртай. Тэгээд би юу юм Эмээ маань зааж өгсөн шүү дээ. Гандийн мод гэсэн. Гандийн мод гэдэг дөө би аялья. Аялцдаг. За Хамт аялья. За. Гандиё модондоо гадуу юрнэко газри маань холоосоо хуманэрнэко торайо модондоо тороо нэрнэко тосны маань зүрээс хуманэрнэко анх удаага дуулж швэ. Шинэ хоолны төвний хэдэн дээр. Ижи минь. Миний тал нутаг гээд манай урлагийн гай устгалтын балхачуухын хөгжим зайран жуугаан үг гадаа энэ хүн ганцхан шүлгэгдсэн юм билэ. Тэгээ энэ миний тал нутгийг зохиосон. За тэгээ балхаа болохоор 90 эд онд миний тал нутаг дуу зохиож алдарт дууч өвөр Монголын алдарт дуучин Цэцэгмаа гэж сайхан дуучин тухайн үед дуулсан юм байлээ. Өөрийн туйагч маань бас нэг сайхан дуулсан. Тэгээ ер нь бол энэ дуу надад маш их таалагддаг. Ер нь бол энэ Монгол ахуй энэ үндэсний өв соёл одоо миний яг ярих гээд байгаа энэ өгүүлэх гээд байгаа өгүүлбэр чинь яг гоё нийцэж байсан. Тэгээд би нэг олон хүн санал тавьжсэн. Өөрөө дуулахгүй энийг дуулаач гэд хүнд хэлдэг. Тэгээ хүмүүс нэг тэгээд оо гэх оншилд байсан. Тэгэхээр ер нь яагаад би өөрөө дуулж болохгүй гэж те. Ийм гоё дуу нэг оролдоод үзээгээ. Тэгээд дуусан цагаас ахуулаад шууд одоо маш олон хүнд хүрсэн, маш олон хүнтэй очрон уулзуулсан. Тэгээ энэ дуу дуулахаараа би ингээд яг нүдэндээ яг хардаг яг ингээд нутагтаа очиж юм шиг мэдрэмж авдаг. Тэгээ ерөөхдөө нэг дийшээ гадагшаа тутагшаа ингээд явж хахад миний тал нутгаа очиод дуулахаараа тийм Монгол руугаа очиод байгаа юм шиг санагдал. Тэгээ ер нь хүн болгон хэлдэг шин юм нутгаараа монголоор гоё аялчлаа чиний дуун дээр гэдэг. Тэгээ үнэхээр сайхан дуу юм аа. Энэ тэгээ ардын дуу юу гэдэг хүмүүс их асуудаг. Тийм тэгээд одоо сүүлд найр майр одоо энэ дуугаар эхэлдэг болж байна. Сонин одоо авшигтай ийм гоё дуу болоод байна. Тэгээд одоо гараад 3 жил болцсон байна. 3 жил ч ингээл одоо явж байна. Тэгээд 100 болохоор л тараа гэл хүн болго ресторанд оролдог дууштай гэл тэгээд хүн болго миний тал нутаг гэдэг юм. Монголын тал нутаг гэж андуурч ингэж яриад. Тэгээд энэ дуу бол миний тал нутаг гэсэн ийм гоё нэртэй ийм сайхан дуу байна. Европын оронд очиод дуулахад тэнд суугаа монголчууд энэ дуу намайг бараг оройжон гол дуулсан. Ганцхан дуу л бол. Тэгэл энэ дуу дуулахаар ингээд уйлаад сонсоод ахаар нэг дуу өгч шиг. Тийм гоё одоо хүний сэтгэлд шингэсэн хүрсэн ийм нандин аялгуутай өгтэй дуу юм байна. Тэгээ дууны энэ одоо авшиг үнэхээр байд юм байна гэж. Тэгээ дуу бол одоо
эзэнтэй байдаг юм байна. Тэгээд эзнээ ингээ хүлээгээ байж идэм байна. Би ч одоо олон дуу хийжсэн. Гэхдээ яг одоо миний тал нутах шиг ингэж гой зөгсөн онсон юм дуус авар байдаг. Тэгээд тэрнээс хойш бол за ерөөхдөө ийм сайхан Монголоо гой дуулах юм байна. Өв уламжлал, өв соёлоо дуулах юм байна гэдэг ингээд хараад одоо тасралтгүй уран бүтээлээ гээд сүүлийн дуунууд манаас амжилттай сайхан яваад одоо ерөөхдөө ингээд монголчуудад нэг миний хэлэх гээд байгаа, урах гээд байгаа зүйл манаас ойлгож байгаа болов гэж харж байгаа. Үнд чинь нөгөө багаасаа ээдсэн нэг юм байгаад нөгөө цаана байж идэг зүйл тэр маань өрөөсөө ингэ хатгаа. Тэгээ лаптгаа яалаа. За би юу юм яах вэ? Одоо инженер болох уу, дуучин болох уу? Яах вэ гэсэн чинь аав ээж рүү намайг шууд за чи юу урлагаа хөөсөн дээрээ. Тэгээ ерөөхдөө тэр зал руугаа чи өөрөө дуртай байна. Тэгээд ер нь миний хөө зорьсон юм руугаа яв гэ. Ер нь бол аав ээж нь баг нэг тэгж биднийг нэг тэгж хордуу байсан. Мэргэжил сонгох ч гэдэг юм уу? Ажил мажид орох ч гэдэг юм уу? За эш тийшээ явах ч гэдэг юм уу? Өөрөөхөө бай гэ. Бие даад сураад гэж юм хэлсэн. Тэгтэл одоо азар турунгаа ванзрагч гон гэдэг сонсдог. Би их сонио хөвдөсөн. Үндсний араадаа ингэ сонсоод өвөө мэтэг ингэ хуучны юм яриад суучдаг тийм хөвдөс. Тэгээд л дуучин болсон да. 1998 онд анх хүүхдийн урлагийн наадам гээд болж хахад одоо манай сум голд медаль гэдэг юм тасарсан байсан. Тухай тэр 90-д онд ч медаль зөөхөн байдаг. Анхных нь медалийн Баянгар аймгийн хүүхдийн урлагийн наадамаас хүрэл медаль авчирч Сумаараа найр наадам болж ирсэн. Тэгээ тэр одоо тэрний баярын нөгөө нэг өргөмжлөл баярын бичиг гэж нөгөө нэг бичгийн машинаар зогцсон. Тийм гоё. Одоо баярын бичиг байгаа надад. Цэвэр хүрэл медальтайгаа тий. Тийм байна. Тэр медалийг ч угаагаалар тэр Сумаараа голоороо найр болоод би чинь нэг тийм улсын наадам төрүүлцэг баятал 98 онд ч би дөнгөж нэгдүгээр ангид орцсон. Амар хэвлүүхэн тийм хөхт байсан. Ингээл одоо наваа ярьдаг шүү дээ. Хүн болгоноос мөнгө аваад мал аваад тэгээд найрлал нуул. Одоо тэр чинь би медаль авсан юм уу? Аав авсан юм уу? Мэдгүй. Аав ч давхар найрлал дээрс хаа хийж ирж гол өсч урууд ч найрлаад аюултай юм болж ирсэн. Тэр санаанаас ерөөсө гардгүй. Тэр нэг азраг хатуутай болж ирсэн. Нарен харига аргамжлаа 안사자 오나라에 Ээжээ минь. Улаанбаатар руу би соёл урлагийн их сургууль сурах гээд сургуультай явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед одооных шиг шуудан ч гэж байгаа байхгүй, жижиг төрөгч гэж байгаа байхгүй. Тэгээ манайх юуны нэгдлийн 53 гэж ачааны том машин барьдаг байсан. Тэр жиргүүлтэй том машин дээр нөгөө одоо мал маханд гахаа ачаад яг тэр чиргүүлийнхээ урд талд нэг жоохон ийм завсар гаргаж, ийм хашаагаар завсар гаргаж агаад тэгээд тэр завсар би модон цэнхэр хайрцагтай чиргүүл дээр нь сууж тэгж Улаанбаатарт ирж ийл штэ оюутан болох гээд яг нөгөө дуучин гэдэг мэрэгжлийг сонгож мэрэгжлийн дуучин болох гэж явсан нь л би болохоос биш. Ер нь бол манай ах эгч нар дүүнэр бүгдээрээ л дуулна. Ер нь манайхан ч юм уу манай нутгийнхан чинь бүгдээрээ л дуулдаг юм хүмүүс аахгүй. Тэгээ ээж уртын дуу дуулахад бас дуртай. А ээжийн үнэр дууны хувьд бол би өөрөө дурлаж дуусан юм бүтээл юм байна. Үг нь их гоё л доо. Салхи сэвэлзэн даарад байхаар санахал юм да таны хаан нарыг сүүндэн ариусаж бодолтоо нэлхархаар
Сүудрийг ч үргэх шидтэй юм уу да. Айда ижим минь үнэр алсхан байхад санагдаад байх юм аа. Айда ижим нэ. Садих сэвэлзэн дараад байхаараа санахал юмда таныхан нэрийг сүүн дээр усан бодолгоо нэлхрахаараа сүудрийг үргэх шидтэй юм уу да. За би чинь ойр орхон хөдөө давхдаг хэрнээсээ ийм сайхан зам болоод ногоорцсон үед гараагүй юм байна. Сарын өмнө би хөдөө гарсан юм байна. Тэгээ одоо хотоос гараад нутгаан зориод, ээжигээ зориод хотоос гараад ирсэн чинь өстэй нэр ойрын бороо орсон өдөр бороо цас чинь нөгөө нэг шар тос гэдэг шиг янзын сайхан болцсон байна шүү дээ. Газрын өнгө засраад нэг ийм шин гоё нялх юм нов ногоон болчих. За энэ замаар чинь зөвөр гүү мадлаа барьцсан айл байна, айраг гарцсан гэсэн үг тийм ээ. Ээж энэ өнний сагалдраг захиалгатай юм уу? Захиалгатай. Тийм үү? Нэг захиалгахгүй хонлоо. Арай жоохон бүдүүн томонцног уу юу? За энэ захиалгатай юм биш. Тэгэл. Манай ээж чинь одоо ээж юу оих юм? Ихийн. Зөндөө өнний сагалдраг байгаа юм шүү дээ. Ээж надад нэг хэдэн сагалдраг өгөөрэй заа юу? За одоо нэг өрхний дээвэр осоргээд хүн захиал байгаа. За. За ээжгэн дөө. Тийм үү. Ер нь зүгээр байдаггүй дээ. Энэ одоо тэрс залуугаас л тэмээний ноос, тэгэл хоньны ноос, адууны дэл сүүл эдрээс байнгын юм хийдэг. Тэгээ одоо нөгөө хүүхдүүд өр хүүхдүүдээ ч гэсэн нэг тусдаан гаргахтаа хамаг одоо хошлон дээвэр туурга бүх юм хийгээд өгчтэй. Одоо ингээл энэ тэмээний утас, ээрсэн тэмээний утас гэдэг чинь бас ховор болцсон. Тэгээ эн чинь дээр үед ч одоо нойлын утас л гэж байдаг гэсэн чинь хамгийн зузаат чинь нойлын утас гэж байдаг гэсэн тий. За тэгэл тэмээний утсаар л одоо бүх юм оёж шийддэг байсан шүү дээ. Тэмээний зогдор ноосоор одоо ингээл боор ингээд өнгөөр нь. Ноднгийн онгоос инжил онгоос олдохгүй нэ. Захиалаад хүн одоо ээж нэг тэмээний утас гэд хэдээр зардаг үлээ? 10-аар дэгдэн одоо 15 25. 10,000 уу? 10,000-аар өгдөг юм шүү. Тийм үү ч амар хөдөлмөр шүү дээ. Тэгээ Одоо харж байна. 12 болох юу санаад байгаа.
2000 нэмэхгүй. Мөн чи нэмэлгүй яа гэм бэ? Одоо энийг хийхийн тулд эхлээд энэ ноосоо бэлдэж байгаа. Тэгээд ноосоо цэвэрлэн чинь ховор үед чинь ингээл нөгөө зогдор модор чинь Одоо өдөөний ноосон зүгээр мөл мод хог. тий. Тэний цэвэрлэхэд их уднаа. За. Зүгээр юм хийхгүй байхлаар л холчгоноо уур нь баг хүрээд ухамдаад ингээ хийх юмгүй байвал л. Одоо энэ гэхэд ингээ дээлийн биш ээ дээлийн гэрийн чагтаг байгаа байхгүй юу? Бүр ингээ дөрвөөр томноо дөрвөөр ойчихсон. Айгүйх ажиллана шүү дээ. Тос ээчэд хаа байхлаар шатхан дөгсөн байдаг гэсэн. Тэгвэл гайг байгаа юм биш үү? Бас Гайг юм шиг байна оо, мөдггүй л юм шиг байна. Ингээд хүмүүс тэгээд ээж нь охиноо явуулаад байгаа юм шиг, охин нь ээжигээ явуулаад байгаа юм шиг гэдэг. Тэрэн шиг мод чадхийг болоогүй ойртоог байна оо. Заим моцошоо шавуур гэж. Тийм үү. Тэгэхээр л дөхөж өгнө гэж бодчихоо. Тэгээд дөхөж байгаа юм багтаа гэж бодчихоо. Манай ээж ажилтай. Ээж намайг жоохон байхад дагуулаад дандаа хонь цемент явна. Гэрээ сахиж чадахгүй ялгасаар болохгүй. Та юу? Тий. За. Нэг хэдэн муу гөлөгтэй осаяад гэж. Энэ муу гөлөг тоглож байгаад энэ дээрээс нэг уяад гадар шааж уяад хоёр ууччихсан. За нөгөөг хэлсэн шүү. Тэгээ явахсан чинь нэг өдөр аллаа нэг. За. Тэгээ яаж. Тэн олон тэмээ хайроос нэг хөгшүү байсан жаараа. Тэмээний үсэж шүү. Тэмээ гөлөг хөтөлсөн. За. Йоо энэ мал хөтөлсөн багтаа гайсагаа тэр хүн хараад байсан. Яа цагаан замчтай хоёр мөгөлгөө хөтөлсөн шаа. Би 16-тай Тийм жоохноос нь уу? Дөрөв ингэж ягсаачаад. Тэгээ нэг хөдөлгөтөл яг зиг төдлөө. Тэгээ жигтэй хараад энэ хөдөл орж ижсэн. За. Тэгээд эндээ эмээл хазар байсан хүн бэлэн дарааганаар. Аха. Тийм биш. Тэгэл морийг хүргэж игэл тэгэл давхичих юм уу, дагуулаад авах юм уу? Бөөгөө тэгээ хүргэж өгчвөл би өөрөө дангаараа дахиад. Тэгээ мордыг ахны морд хүргэж. Цалин мөнгө урамшуулал эдэр гэхээр юу яах вэ? Юу мэдгүй надад юм би тийм юм аавлаа өглөөс байхгүй. Тийм. Зүгээр л боллоо. Манай ээж чинь эднэрийг хийхээс гадна тэгээд бас ширлэг ширнэ. Ийм том. За ээж тэгэл машины, суудал, бүрээс энэ креслт диваны юу мөгөл зөндөө юм аа. Ээжтэй сүүлийн хэдэн жил нэлээд хэд юм гаргацсан тий. Тэгш. Энд ч бас том болохоор жоохон хэцүү юм аа. Жижиг нь амар байдаг гэж байгаа. Өдний шил хийхгүй. Бид нар шилээ хайгаад ахтлээ шилээ ийдгүй. Надад манай ах чи ирсэн ээжээр энийг шөвлөөдөх гэсэн суужсэн. Би бүр зургийг авцсан байгаа нэ. Тэгээ одоо энд ингээд цэглсэн тэмдэглэсэн байхгүй мэдрэмжээр энэ хоорондохын зайнуудыг ингээд ширчиж байгаа байхгүй. Гэрэл хайрлаа. За сайн байна. Сайн явж байна. Би чи хөөргөө тийшээ тавьчих. За зуншлах сайхан уу? Сайхан бай, сайхан зурч байна. Сайхан зурч байна. Хоёулаа миний хөөргийг авал та. За ээж юу л өрөн. Манай ах цогтгөрл ах маань орж ирж байна. Энэ сум орон нутагта ажиллаж амьдардаг. Манай дүүнэр эгчин нар эдгээрээс бүгдээрээ л дэлгэр хангаад байцгаа тий. Ээж чинь тэмээнээс их мэддэг болохоор нь зогдоор өвдөг атаж гисэн буурны. Тэмээний нас буурын зогдор эдрээ өгсөн гинэ ээж. Тэгэхгүй л хийгээд бол ууйдаад уурлаад байдаг хүн ноосоор бол хийх ажилтай байдгүй гайгүй үнэж. Тэгээ би нэг манай нэг малд явж ирэл нэг энэ багны энэ хавьд ингээд хэвтэж яахгүй юу. Тэгээд бид нар ээлжилж үдийн цайгаан чамдаг. Тэгвэл миний ээлж болсон. Би их багхан байсан да энэ 10 хүрсэн байсан юм уу. Тэгсэн чинь 10 битанаас одоо шанагдаад ч юм уу нөө тоогоороо усан хийхгүй залхуураад 10 битаатай чигээр нь өргөсөн байгаа жоохон намхан. Ам нь хөлбрөөд шууд хэвтэж исэн ээжийн нүүрэнд пал гэж авсан. Нүүрөө цэлэсгээл явс. Харсан чинь юу яа. Миний хөөмө айхрын цаашаа. Айх юу гай. Хамаагаа устасаага айлгаа чих мөрөө орсон.
айгаал ингэсэн жээжээс ус мусаа харчицэн гэсэн. Инээгээд өөдөөс өндийгөө босоод ирсэн чи би хичнээн баярлсан гэж. Тэгсэн чи хөөхөд дандаа нөгөө ингээд миний хийж сурах гэж байгаа нэг юм тий болоо штэ. Тэг ингээд хийх гээд ирмэлзээд байгаа нэг юм хийгээд сурж байгаа нь одоо болж штэ гэж дандаа тэгж нөгөө биднийг урамшуулдаг байсан. Ижи минь. Одоо амьдрал худаач гэсэн морьтой саншгүй болоод байдаг. Би өөрөө морь жилтэй. Тэгээ сайхан морин их дуртай. Энэ адууны соёл. Одоо миний ер нь уран бүтээлүүдийн ихэнх хувьд одоо морины бичлэг, морь ахуй энэ бичлэгүүд их ордог. Хурдан морины хөвгт байсан. Жинхэнэ хурдан морины хөвгт. Одоо би чинь 5 жил одоо тасралтгүй морь унсан. 5 дугаар анги хүртэл 1 дугаар ангиас ер нь 1 дугаар ангиас орохоос бэлтгэлтэй байхдаа 5 настай л ер нь бол бидний хурдан морины гагчдаг гэсэн үг. 5 настай ихтэй ганц нэг морь унж байгаа 6 настайгаас яг хурдны морь унаад хэлдэг. Тэгээ 5 дугаар анги хүртэл унсан. 5-аас хойш мориноос гасгатангуудаа шууд уяач болчихлоо. Тэгээл морь уяа штэ. Тэгээ сумын наадамд ч өсгөх айраг дүр хүртэн. За миний унсан морь дуу сайн урталдаг байсан. Сумынхаа түүхт ойгоор 2 ч морь дайрагдуулж илаа. За мөн жороо морь сургана. Манай буурлаа их жороо морь сайхан ундаг, сургадаг юм. Бидэрт зааж өгсөн байдаг. Тухайн үед бол бас нэлээд их хүнд байдаг байсан. Манай буурлаа авч өөр мориныхоо хүүхдүүдийг хүртэл ингээд давхар сойчдөг. Тэгээ хоол ундын бага өгдөг. Тэгээл нэг тийм сайхан мах идэх сайгэл мөрөддөг. Тэгээл тэр бол одоо яг тэр уяаж хүний одоо ухаан байсан байгаа юм. Тэр чинь бас нэг бодлын тулаан штэ. Яг одоо морь унаал давх гээд байгаа нэр боловч яг энд сумын наадмын тэр морь унах тэр чинь бас хэцүү штэ. Жохон томчууд нь нэгнийгээ жоох багчуудаагаас хөрхөн жоох шоглоо штэ. Тэгээ тэр шоглолтноос яаж өртөхгүй гарах уу? Яаж тэр морийг одоо чэйжэнд оролдуулах гэж тэр хүүхдээс шалтгаалж байгаа юм л та. Тэгээ ер нь бол гараан дээр нь сайхан амын татаал дарж явж байгаад голоос нь сайхан тарлуулаад ерөөхдөө сайхан өөр нэг тавьхгүй л гээл манай буурлаа ихтэй намайг гоё гинг болдог гоё одоо яадаг морь сайхан ундаг морь урамтай байдаг гээл одоо тэгээ өнгөргөл байдаг гэсэн. Би тэгэл гинго итаал тэгэл гуглээл их чанга дуутай. Тэгэл гуглэхээр миний морьд ягаад чинь 2 чихэн суудалцаа тэгэл ингээл тавьчихдаг. Гой дурсан сараад ирлээ сумын наадам гэдэг чи. Би нэг айлын хурдны морь унаад тэр чи 3 дугаар анги байхаа. Тэгээд морь унаад овоо морь хурдлаад овооны наадамд морь төрүүлгчээд тэг уйсан уяач надад 5000 төгрөг өгдөг. Тухай 5000 төгрөг чи амар их мөнгө өгөхгүй. Хөөс л одоо энэ нөгөө жинхэнэ одоо юм авч идэх ухааны юм бодчих. Нөгөө 5 хайчих. Фөө тэр чи миний зумжингаа унсан хөтөлбөрийн явахгүйс واخгүй юм чи. Тэгээ би чи уйлаад голынхондоо найзуудтай нөгөө хурдан мөрөнд гар найзуудтай хэлээд нөгөө 5 хаяагаад тэрүүгээр нэг юм яаж тэр чи олдох вэ? Тэгэл хайчихсан юм шиг. Тэг мөнгө л амар хүчтэй байсан. Мөнгө олох гэж өдөржингөө хайгаад олдгоо. Тэгээ нөгөө уяаж авахсан тэхөө бас юм үдсэн сайхан хүн байсан юм уу? Юу хайгаад яагаас гэсэн. Хөөе таны өгс одоо нөгөө мелалгыг хайчлаа. Одоо балаа юм боллаа гэсэн. Одоо тэгээ яг чи одоо ингээд ахаад 5000 төгрөг. Тэгээд 5 аваад. Тэгээ ерөөхдөө гайгүй хурдан хөстэйгээл хөөгч хатыг ширдэг. Хурдан хөстэй гэж хэлдэг. Сумын наадамд ингээд дэгц хатруулаад ингээд нэг сайхан дэлийн засцсан нэг юм сайхан морь унаа явж ах чи. Шаргал шүү дээ. Сумын наадмын ганц утганд хэрэг. Сайхан хямраас игээ тий. 사
За саяхан одоо айл гэр болоод тусдаа гарахт бас миний одоо хүүхэд багт хэрглэж байсан нэг хөөрхөн зүйлүүдийг бас гаргаж ирж надад бэлгэлсэн. Тэгээ тэр надад хамгийн гоё бэлэг. За энэ болохоор миний 5 настайдаа барьж исэн хөөрг. За юм одон юм хөөр. Энийг манай буурал аав, ээж маань аав уруулж өгсөн юм элэ. Модоор хийсэн юм хөөрг гэдэг. Би энийгээ бараг нэлээ мэдээ ортлоо барьсан. Би өөрөө мэддгийг энийг барьж исэн. Хүмүүстэй хөөрглөө цагаан сараар ингээл амар сайн амар байна гэл наадмаар өөртөлж настай хүмүүстэй хөөрглөө. Тэр багасаар нэг тийм хөөрг мөргөл жоохон дуртай. Тийм хүүхэд байсан шүү гэн. За энэ болохоор одоо намайг төрөхөд бас одоо нэг айж эмээхээс хамгаалж сухаа дашуур эрэгтэй хүүхэд болгоно. Одоо манайх 3 хүүхэдтэй. Бид гурууланд нэм сухагаар ийсэн дашуур байдаг. Одоо хамгийн гоё бэлэгчл одоо энэ хүүхэд байх наснда эргэлж ийсэн ийм зүйл байд юм байл шүү дээ. Тэгээд дурсгалтай ийм сайхан сухаа дашуур. Энэ болохоор муу юмнаас хамгаалдаг. За мэдээж хүүхдүүдийг одоо айж эмээх юм бол одоо бас нэг сайхан ингээд ороолгоод omноод өгөхөд зүгээр байдаг гэж манай буурал эмээ энэ төр ингэж ярьдаг. Тэгээд аав маань надад бас за тэгээд айлгэр боллоо гэд хөөргөө бэлгэлсэн. Тэгээд энэ болохоор монголчуудын буян хураах сав гэж бэлгэждэг юм байна. Картам гэж эрэгтэй хүний одоо эвэлч болов. Нэг клип дуу гэж ерөөсө бүгд л зүйл төр хэрэглэн хөөргийн дайл хоёр бол одоо тэгэл олон гарцоо надаас барих гарсан гэдэг шиг. Манай одоо нутгийн чулуу миний хүүтэй ингээд бооцсон байгаа. Энэ дотор байдаг. Энэ болохоор миний хурдан морины одоо тухайн үед хунж хэрэглэж байсан хазаар маань байгаа. Одоо яг одоо ди хуучнараа ингээд буурлаа маань одоо бүх хурдан моринд ийм том юм уу да нэг юм ингэж зөөдөг байсан юм. Тэгээ миний өөрийн бүтээл хөөхт байхдаа оруулж ирсэн. Тэгээ энийг болохоор дандаа наяар наадамд гангарах гэж ингэж зүгээсэй гэж өвөдөл хийж гисэн. Тэгсэн өвөө маань би том одоо юм гангаах юм зөөхгүй. Тэгээд өөрөө ингэ хадгалдгийг. Торгон өмсөд гарвал үзгэлэнтэй банли. Өндөр суммэ мөнгөшиг үзвэл зангирмаар банли. Өдлөө бүрдэн настай нүзүүл залуугаар санамаар банли хоо. Уян зэргийн залуучууд үзээд мэдэрмээр банли хоо. Цоги сүмдэ мөргөнөгээд жорожвна банли хоо. Зулаа хүчээ мөргсөн дөнөр маамын нүзэнгүүтэ бахархаваа хоо. Залбираад гурван удаа мөргөхийн үедээ хоо. Авчныхаа сүлсийг залгиж чадахгүй зангираад оноо хоо. сайхан чүнлээ хоо. Ерөнхийдөө би ч нэг дандаа л ардын дуу, хурдын дуу л гэж ярьдаг юм шүү дээ. Тэгээд эхийн ач гэж сайхан дуу байдаг. Одоо ардын дуу. Манай эмээ маань их сайхан дуулдаг. Надад эмээ маань 5 настай байхад энэ эхийн ач ганди мод гэж 2 дуу зааж өгчсэн. Одоо энэ хөөргийг л барьж эхлэхэд байна шүү дээ. Тэгээд тэр дуу их гоё. Яг л тэр их хүний хайр, их хүний инэрлийг харуулсан тийм гоё яруу тансаг аялгаутай өвхтэй тийм дуу байдаг. Ээжихэн ачиг янамбэ. Энэ одоо үнэхээр тансаг, үнэхээр гоё дуу. Яг ээж нарт зориулсан ардын дуу л яг энэ байх дуу. Би энэ дуунд бол маш их хайртай. За тэгээ сайхан ээжтэй болон ижинэртэй зориулж тэр хөөхт байхдаа 5 настай сурсан эхийн ач гэж дуу нэг сайхан бадаг аялье гэж бодож байна. Тэгээд ижинэр манттайгаа, ижинэр урт наслах болтойгоо гэд. Бум бор маадандо бүргээд шобол борондо борон хибиг минь осгохдо ээжихэн ачиг янамбэхо. Ээжи минь.
Бид нарыг баг байхад айл болгон л нэг наацхан нэг 5-аас 7 8 унаг бол ерөөсөө уяатай байдаг. Тэгээ айл болгон айрхтай гэсэн үг байхгүй юу? Орсон гарсан хүнийг бас ээж зүгээр ерөөсөө мордуулдаггүй. Нөгөө заа нэг шох үзчий эдэр гэж ярьдаг. Шох үзэх гэдэг нь болохоор яагаад гэхээр юу гэсэн үг юм гэхээр нөгөө айрганд дэмбэдэж хуруудах гэдгээ шох үзэх гэж ярьдаг. Сум явахтаа л нэг дээлээр солидог л байсан да. Цайны дээл гэж ярьдаг тийм ээ. Цайны дээлээ өмсөөл нэг сумын төв наадам явахтаа л өмсдөг. Аатар бороо гээл орно. Бид нар чинь жоох юмнууд гэр дотор ингээл нөгөө хулдаас хевс хөвлзөөл үер ингээл гэр доогор урсаад бид нар чинь ингээл юм дээр орон дээр гараад бүгд нөгөө жоох хүүхдүүд орон дээр ингээд сууж байна. Ямаанууд ингээл норчсон гэрийн хаал гарч ирэхэл гадаа тэнгэр тачигнаал. Тэгэл ээж хөрх амтай өрхөн бүтэечэл одоо би айгуу сайн санддаг байхгүй. Гэл ингээд орилдог үсээ тэг ээж яахаа ингэж байгаа юм гэхээр энд хүн амтан байна гэдгийг сонсгож байгаа ээж нэгэл. Тэгэл ингээд утаа хомоол өгүүлэл. Тэр одоо дом байд юм уу юу байд юм тийм тэр нөгөө байгалийн тийм айгуу хүчтэй юунаас чи тэгээ тэнгэрийн дуунаас ээж бас айдаг байсан гэдэг чи тэр байтугай нөгөө уруудсан ямааныхаа хойноос явж гад нөгөө аян цохох гэж ярьдэн штэ. Манай тэгүүж исэн юм л штэ амир. Аман төмөр амтагдаа тэгээ би нэг хадны юуруу шургаан унтсан байсан гэдэг би одоо үнэн л угаадаа тэгж л ярьдэн штэ. Хонь мон заримдаа тэгээ тэнгэрийн мухад ч алга болчихно. Эс айл зүгт явсан мэдэгдэхгүй хаана яваа мэдхгүй. Ямар ч л байсан нөгөө бэлчээрж байх хэрэгтэй газараа байхгүй ингээд тэгэл ээж эрэлд явж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө бид хэд ч үлдэн хизээ ихийг мэдхгүй. Хаанаас олохгүй мэдхгүй. Тэгэл овоон дээр гараад харуулдаал байна. За тэгж гал нэг хүүхдүүд юм болохоор нэг нойрныхоо ирэхэд унтцгаад юм байгаа. Тэгж ятлал ингээл нэг санд ингээл малын хөлийн ч мэдчих шүн өдөр айгуу юу штэ. Тэгэл хаяа нэг чүх гээл. Тэгээд хаяа нэг шилбүрний тас гисэн нэг юм сонсогдоод. Тэгэл ойртол ирж байгаа нь мэддэг хэвчээ. Бөө бай. Бүгдээр нь дэх гээл босоод ирдэг гэсэн шин. Хаяа нэг ээжигээ сум явахад өөрхий за нэг жоохон сахар авчрах хэрэгтэй юм ч гэдэм үү те. За нөгөө булантай цай дуусч जैन да. Ээж нэг сум ороод ирэгээл нэг 6-7 км л газар штэ. Явхад л бид нар бараг л явхад нь тэр сумын наадлын хөвөнтэйгээр давтал нь хараад тэгэл одоо ч ирэхт өгч байгаа даа гэл ээлжлээл тэр хөтлийг хараад идэх гэж. Ээжигээ тэгж хол явуулдаг. Ээжээс нь холдуулж чаддаг. Ээж өөрөө ч гэсэн холдож битэр тэгж хайж явж байгаагүй. Тэгээ тэгтий нөгөө би ч ацтай гэл тэгдэг байхгүй. Яасан гэхээр би ч нөгөө социализмын үед удаанагаа нийлбэгт хэдэн хүүхдээ хүн болгоцсон шүү дээ. Хэцүү үед байсан бол хэдэн хүүхдээ яах байсан юм бол гэдэг чинь. Нэр яг үнэн байхгүй. Бид нар яхаа сургууль сурахаар нь дотор байранд өгч чинь. Дотор байранд яхаа өдрийн 3 хоолтой тийм ээ. Тэгээд хүүхдүүдэд тэгээд өсгсөн юм шиг байна. Яг хэцүү үед бол тэр үеийн нийгэмд нэр бас л сайхан бэжтэй түүнээс өөр одоо цаг үед байсан бодоод хүн нэг юм бас барьц алдуул алдахаар хөл алдуул алхаар шантрахаар л тийм юг туулсан юм хэлээ. Тэгээд тэр сэтгэлийн амар их хат. Гэхдээ тэр төвчээр тэгээд тэр хөдөлмөрч зүтгэлтэй байгаа, дайчин байгаа, даван туулах чадвартай байгаа. Тэр ямар ч нэг нөхцөлд хүндж бай, хөнгөнч бай тэр нэг ямар ч нөхцөл нэг тийм тасан зогцож байгаа тэр чадвар өдрүүд нэр үнэхээр гайхдаг. Манай ээж дагтхийн 1-р одонтой.
Би өөрөө 2 дугаар одонтой би ээжийнхээ одонгийн охин юм билээ. Одонгийнх нь охин юм билээ те. Хүнийг хүн хийх гэж нэг ажил их том юм байна штэ гэж яриад байхгүй юу? Байсан байхгүй. Тэгээ хүнийг хүн хийнэ гэж үгс үг угаасаа хүн штэ гэж боддог байсан. Үнэхээр одоо би бол тэрийг биеэр мэдэрч байна. Бид нарыг бол ээж хүн болгоцсон юм билээ. Бид нар бол хүүхдээ яг тэ хүмүүжүүлээд нэг яг гоё бас энэ төгс хүмүүжүүлж цаг эсвэл бид нар цаг хугацаа зарцуулдаг байх тийм ээ. Хүүхдийнхээ хүмүүжлийн тухайд эсвэл хажууд нь дэрэгдэн дангаан байж нөлөөлөхийн тухайд үлгэр дуурайлаа үзүүлэхийн тухайд ч юм уу. Тэгээ миний ажлын онцлогч байж магадгүй те. Нагаа орхиж гадаг шаан дотгошоо урт богино хугацаагаар явна. Тэрний ч тал байдаг баг. Тэр чинь 2 сайхан хүү, 2 том маань хүү, 2 охинтой. 4 хүүхэдтэй. Тий. Тэгээ хүүхдүүд маань одоо төрүүчээсэн том нь тусдаан гараад айлгэр болоод 2 хөөрхөн ачтай. Улсын багшийн дээд сургуулийн урлаг биеийн тамирын одоо ийм тэнхмэн нэг байсан байхгүй юу? Нэг факультет гэж байсан. Тэгээд нөгөө багшийн дээд сургуулийн оюутны байранд бас яг ингээд 4 давхарт тэр урлаг соёл урлаг спортын оюутнууд бас байдаг байсан. Тэгээд намайг спортын хөө гэж асуудаг байсан гэж байна. Очингуудлаа би гадуур байдаг байсан. Очингуудлаа нэг алим өгөөл цагийг авч яваал тэгэл танилцсан шүү дээ. Нэрээ тэгсэн юм. Цагийг авч яваал цагийг янзлж өгөх гэсэн юм уу яасан юм гэж. Болоо танилцсан. Угаасаа би энийгээ таньдаг мэддэг. Тэр үед алимч ихэр айгүй ховор байдаг гэсэн. Тийм шүү дээ. Манай ах их чинэр нөгөө гадаа дотоод их явдаг. Тэнгүүд алимч ихэр өгнө, надаа өгнө. Тэрийг адгалж чинь хармаал нь өөрөө идэхгүй. Ирээл өгнө. Тэр чи ховор идэх байхгүй юу? Маш ховор. Тэгэхэд л яг одоо тэр нь туурцсан уу арайгүй хурддаггүй. Алим жимс барьж ирээд хана нэг баяа айлын хөхтөн гэж одоос бодлоо. Чуулгад орж явах үед бол гадаа дотоод бол маш их явдаг. Ерөөсөө ингээл манай том хүү бол маш их мэднэ. Орхигдсан. Одоо жилд ингээл 1-2 явахтаа 45 хоног юм уу 36 сар ингээл яваад өгнө. Бит 2 хуйлахнаа үлдэнэ. Би нэг хөдөө яваад идсэн чинь амар хүүгэн санаад хөдөө очсон байсан. Тэгээд яста яарал ингээ очсон чи хараа манайх ингээ тэрвэрхцээ. Тэгээ би өстө нэр хүүгэн амар сансан ингээ очсон чи хараа нөгөө ах руу шигдээд ингээ над руу ирэхгүйс би гомдож ижээ. Тэгж л их орхиж явдаг байсан. Манай том хүү гайгүй. Манай том хүү бол тэгэл хөдөө маш их явуулна. Тэгэл нэг 69-ны, хоньны, хонхот нэг ваз машины ачаан дээр чиргүүл дээр ингээл байн хөдөө явуулцдаг. Миний үед гэж эдгээр хэнэ жилээд ээж би яаж хөхнөөс гарсан ингээл тэгж юм тэгсэн чинь би харин яалаа гэл ингэж ирсэн чинь агаан тэгж байгаа. Над шиг хаягдал гараа биз гэсэн. Нэрэл хаяал гарчдаг. Тэгэл одоо өнөөдөр ингээд 9 толгой 9 болцсон сууж байна бид. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Хол ойроос ирснээ бүртгээд л ингээд нэг яг нэг тэдэр дотроо суухдаа нэг яг ингээд нэг цэцэгний юу ингээд нэг дэлгэрхээр гоё болдог шүү дээ. Тэр шиг ингээд үр хүүхдүүд очицэн ингээд бүгдээрээ энд ч нэг ингээд тойрол бужигнаал ингээд дундаа ингээд бүр нэг жаргалтай нэг ийм сэтгэл нь бүр нэг дүүрсэн тийм гоё байдалтай одоо сүүлийн үед бол олоота харж байгаа ээжигээ. Тэгэл биний ядчил миний гавьяатын найран дээр чинь хүн болгон гавьяат ээж гээл тэгэл настай хүний чинь нас буйныг бодоод л хүндэтгээд л ингээр чинь хөөхөн маадгар суудаг штэ. Нутгаан зориод ирсэн чинь ингээд манай ах トゥ нар маань бас ингээд энд бас одоо зарим хэсэг нэ хүрэлцэн ирсэн байж байна. Эгч цогцолмаа. Эрүүл мэндийн салбарт одоо бүх насаараа ажилласан. Одоо тэгээд
гавьяаныхаа одоо амралтанд гараад байгаа юм хөө. За манай дараагийн ах маань цогтгор л ах байна. Миний дараах дүү бол цогцойхон манай дүүгийн дараа тэр соёлт гэдэг энэ. Тэр энэ соёлт гэдэг. За дараачаар манай хамгийн багт амар төвшин гэдэг. За хөргчүүл хөргөн шинэ хоёр гэдэг тэр шар самстай ханхаас ирвэж байна. Эмээгөр туслаа хөдөө амардаар ингээл шуурга хариуд авч ирсэн сайн хөвгтүүдтэй. За тэгээ ээжийн бас энэ урт насалсан бас нэг гол шалтгаан бол манай эгчийн хувь нэмэр маш их гэж бид нар боддог. Ээжигээ асарч исэн эмч эгч маань гоё. За ер нь тэгээд бүгдээрээ адилхан дөө. Яг л одоо манай соёлт гэхтэл одоо болтол одоо яг дэрэгдээ. Ээж нөгөө нэгдлийн олон малтай хөдөө яг ганцаараа бид нар бүгдээрээ ингээд сургуульд яваад өгдөг. Тэгээд ээж маань мал дээр тэр нэгдлийн маш олон зуун малтай ганцаараа хөдөө үлдсэн. Тэгээд одоо сүүлд нь 4-р анги төгссөн билүү? 5-р анги төгссөн билүү? Тий. Манай хамгийн баг дуу амар төвшинг 5-р ангиас нь эхэлж одоо ерөөсөн өөртөө хань болгож хөдөө гаргаж авсан. Тэгээд бүр одоо багасаа 5-р анги төгсөөл одоо ээжтэй хамт яг мал аж ахуйн салбар дээр байсан ийм одоо гавьяатай дүү маань юм байна. Манай ээж амар хөгжөөнтэй, амар тоглоомч, шоглоомч, яг хүүхдүүдчгээг л үе юм шиг амар гоё тоглоно. Тэгээд уурлан, загнана тийм байхгүй. Тэгээд ээжтэй амар хайртай. Одоо бүгдээрээ мал таартай. Бүгдээрээ тэр одоо хар буруу ажил бүгдээрээ сайн бид нар чинь тэр ажил хийж л одоо ажил амжиж байгаа юм шиг л байдаг шүү дээ. Тэмээ сургоон, морь сургоон бүр тийм эрэм гэж хүн бас уурга мардагаас эрэгтэй хүн шиг байсан гэж үеийнх нь ярьдэн шүү дээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. За имэдээ өнөөдөр одоо их сайхан бэлэг өгнөө. За энэ одоо Хулсан давс гэдэг компанийн хүний биеийг ийм хоргүй болгоод шүлтлэг давс одоо дэлхийд цор ганц энэ давсыг Монголд оруулж ирсэн юм аа. Тэгээ таныг урт удаан наслаараа гэд одоо энэ хоол хүнсэндээ энэ давсыг хэрэглээрээ гэд одоо таньдаас өгсөн байгаа юм. Цельсийн нөгөө 1000 градусын хэмд хулсан дотор шатаасан ийм давс байгаа. Тийм учраас энэ давс маань одоо тэр олон нөгөө байгалийн охийг те тэр хулсан дотор байгаа тэр охуудыг энэ давс өөрөө шингээж гаргасан учраас олон төрлийн минерал бодистой хүний биеийн хордлогыг тайлдаг хамгийн гол нь одоо шүлтлэг болохоор хүний бие чинь янз бүрийн хоол унд идээд унахаараа одоо бас нөгөө хүчлэг болоод өвдөд идэг юм байна л да. Тэгэхээр энэ бол шүлтлэг болгодог. Даамаа ялангуяа одоо манайхан шиг нөгөө мах их иддэг, халуун ногоо элдв янз юм иддэг хүмүүст бол энийг хэрэглэх маш сайн гэж биеийг хоргүй болгодог. Дээрээс нь турах одоо сонирхолтой бүсгүйчүүд энэ давсыг хэрэглээд баас их хурдан турдаг гинэ. Одоо энэ давс их олон байгаа. Энэний нас хүүхдүүддээ сайхан хувааж өгнө. Шүдний очи одоо ийм хулсаар хийсэн ийм ариун цэврийн ийм эко бас оруулж ирсэн байна. Таньдаас энэ оонуудыг өгөөрэй гэсэн. Энэ нас их гайхалтай давстай хүнсний одоо био бүтээгдэхүүн гэсэн. Тэгээ таныг 100 хүрч 6-даа таяг тулаарай гэд энэ олон сайхан бэлгийг өгж явуулсан шүү. Танд. За танд ингээ өгчий ингээд. За ингээ Хулсан давс компани бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл яваад ээжтэй эмээ минь. За баярлалаа. Баярлалаа. Хулсан давс компани. Дэлхийн давсны шин нэрэн. Бэрүүд хооллох нь хамгийн сайн тайлбар юм. Хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь давс билээ. Шарсан, даршилсан кимчи, шүл, хүүтэн хоолж бай. Шатаасан хулсан давс нь хоолны хөлцийн амтлаг, шинэлэг байдлыг сайжруулахад туслана. Энгийн хоол хийх бус, ер бусын амтыг сэргээж чадна. Утас 76 тэгтэг 3938. Хулсан давс компани. Ээжи минь. Сони өнөр шигсэн сэвдэг дагтар бахадвэн тони сайхан экшигэрэн эвлэг зодон або